Тийм үү. Ажиллаж ирсэн үү? Үгүй яг нөгөө нэг жирэмсэн болоод сонгуулаад өгсөж жирэмсэн болоо тийдээс. Тэгээ хүүхэдтэй зориулаа. Талцсан. 2 охинтой. Үгүй нэг охинтой. Нэг охинтой. Ямар ч гэсэн охинтой байсныг бас харсан. Томооко харчихсан уран зүг. Зөндөө. Сошиалроо. Ийм хар юу гэсэн ч гоё левчтэй. тий сахин хар левчтэй тий. Гэхдээ харин тий. Тэгээ би эхлээд яг хуу сошиалтаа зориулаад тэгээд амлаа гэсэн чи үгүй тий. Чи яг өдөр тутамдаа ингэж хэцэлдэг тий. Гоё эмгтээлэг байдал нь бүр илүү бүр хитрхи их гоё тод явагддаг эмгтэй энэ да гэж харчихсан. Сайн бацгаана уу? Хэлсэн үү? Эхэлж одоо ерөнхийдөө ингэ эхэлж байгаа. За. Кофе уугаарай. Гоё явж ирлээ. Өнөөдөр манай та нар сайн харсан бахтай ийм гоё блонд бүсгүй уран зөг маань ирсэн байна. Сайн байцгаана уу? Тий, уран зөг өнөөдөр бит хоёртай гоё сонирхолтой байх чаа хинч дийлээ. Өөрт кино зураг авалттай. Тий, ёо Төв аймгийн Баянлгэр суманд соног натуурт сүлжээгүй газар байлаа. Тэгээд үнэхээр нэрээ шанцыг маань шалгасан. Шанцаа шалгуулсан тий. Чи жүжигчин юм уу? Жүжигчин биш. Тэгтээ сонирхолтой. Дуртай. Тийм үү. За жүжигчин болох нь багасаа мөрөөдөлтэй байсан. Жүжигчин болох гэх тий. Мөрөөдлийнхаа үзүүрээс хатгаал боллоо да. Баяр хүргэе. Баярлалаа. Анхны бүтээл үү? Тий, анхны уран бүтээл. Гол дүр авч байгаа болохоор өмнө бас нэг хэсэг кинонд орж гардаг байсан. Гэтэ гол дүр биш. Тийм удаа тий гол дүрээрээ авсан. Одоо тэгэхээр яг уу хөдөө орон нутаг зураг авалт хийж байгаа. Тэгээд ийм гоё эмхтэй гэхэр чинь хотын охины дүр бүтээж байгаа хөдөө очсон. Тий. Нөө зурагчин бүсгүйн дүр тавьсан би. Тэгээ зурагчин зураг дарах гэдэг одоо Монгол ах уу те. Тийм зураг дарах гэдэг. Тас хөдөөр очиж гоё. Үзэсгэлэнгээ нээгч байгаа. Үзэсгэлэндээ зориулж гоё нөгөө нэг юу. Монгол аж ахуй те гоё мал тийм зураг дарж байгаа тийм бүсгүй. Тэгээд тэнд очиод ингээ адуучин залуу дурлаа. Романстай драма тийм. Яг л тэгнэ. За тэгээ одоо киногийн тэгж яриулаад яхаа. Тэгэхээр манай уран зөгийн кино дуусчихаа гэсэн тэ зурагт нь. Тэгэхээр мэлтэн болохоор нь бүр хүмүүс сонирхоор ийм гоё бүсгүй орс тоглож байгаа гоё кино болох нь. Тийм би тэгээд нөө ямар ч будаггүй. Тэг ямар ч гоё л мойл ахгүй юу яг нэг жоох юм иршүүд маркийн дүр. Тийм үү. Надаас бүр тесэн гондоо дүр тийм. Чи амар уян найлынхаа эмхтэлгээ барьж дийлэхгүй хүн шүү дээ. Тийм дүр тоглосон тэгээд та. Давсан. Чадсан бэ. Авиас бэ гэсэн үг шүү дээ тий. Манай найруулагчд маань нэг юм харсан байлээ. Надаас бас авиас харсан л лээ. Тэгвэл дараа чинь уран бүтээл бас байгаа. Ундрхан дээ. Тийм. Тэгэхээр энэ уран холбоо, уран зүү, уран гэдэг нэг иймэрхүү нэртэй хүмүүс яга юм ялтам хон байт юм бол. Уран уян гэхээр л тэгчт юм болов аа. Ерөөс нэрээ өөрчлөөгүй. Үгүй. Ихээс өгсөн л Ихээс манай эмээ өгсөн. Тийм үү. Гоё юм. Манай аав айгу уран хүн байдаг байхгүй юу? Тэгээд манай одоо аавын хадам ээж гэсэн үг шүү дээ. Аав нь тийм манай эмээ. Аавны уран юм чинь мэдээж юмыг зүгээр ойдог. Тэгээд уран зүгээд нэрлэлчээд манай эмээ өгсөн. Үнээр чамны нэр юм дээ өөрөө. Гоё дооч. За. Өмнөх дугаар дээр биш үү? Им секси тухайн ирсэн юм чинь тий. Зочин болж ирсэн юм чинь ярьж бид тэр сексийн тухай яриад бид тэр хойлохна. За. Тийм. Тэгээд хэр байсан. Хэр юм бэ? Миний нөгөө энэ хүний зүхтаадаг сэдв байхгүй юу? Энэ хүний зүхтаадаг сэдв. Тэгээ би ерөөсөө хүмүүс ч бас айгүй их нөгөө секс хайр дурлал яриач мариач гэдэг нөгөө бас яадаг юм бол да бит хоёр чи уул нэг юм залуу охтууд биш ш. Тэгтэл бит хоёрыг яриулаа сонирхолтой санагдаад идэм үү тэгээд тэрээсээ. Тэгэхээр би яа болохгүй гэж хоёлоо яриг хэрийн зүхтаагаад идэгсэн байхгүй юу? Би ямар ч ойлголтгүй би төөсөө ярихгүй. Тэгсэн чи өмнөх дугаар дээр гэнт яри юу л яри гэдэг ажилласан байхгүй юу? Өөр хүн тэгвэл энэ хасагдах гада. За. Тэгээд яри гэдээ орж ирсэн. Тэгээ ярьсан. Тэгээд
Ана Томокотой тэр яриа одоо энэний өмнөх дугаарт гарна хүмүүс сонирхох бах уу. Тэгээд харин ийм гоё секси эмэгтэй ирснийх бит хоёр чиний бодлоор одоо 7 хоногт. Сарта би жилдээ миний бодлоор 3 удаа хийдэг байхгүй. Энэ хараа жилдээ 3 хийдэг гинэ. Яаж тэгэж өөрийгөө шийдэж байгаа юм бэ? Тэгээ би ингээд нөгөө шууд одоо тэгээ шударга тэгээ одоо юу гэх юм одоо хийсэн төдийд ингээд нөгөө тийм байж болохгүй гэж загнуулсан. Загнаас одоо тэгээд яг тэр дугаар гарахаар бөөн шүмжил орж ирэх бах уу. Тэгэхээр уран зүй чи жоохон найд хүндээ бас юу жоохон хилээд өгтөө. Ер нь жилдээ 3 хийн гэж байхгүй үстэй. Одоо чиний хувьд чсэн секси амьдрал чинь ийм залуугаа эмхтэй идэл өрнж байгаа илгүй дээ. Тийм штэ. 3 гэж бас л яа тэгээд. 7 хоногт 3 ч багтан тий. Тийм штэ. Ингээд байгаа. Тийм шүү. 7 хоногт ч 3 ер нь багтан тэр тусмаа нөхөртэй хүн тий. Аха. Тий. Хэл. Тэр хүний амьдрал байдаг юм шүү дээ. Байх ёстой. Байх ёстой. Тий. Тэр шүү дээ миний. Тэр шүү дээ миний гэлээ. За. Миний бороо юм бэ гэдэг юмыг ойлголоо. Ер нь 7 хоногт 3 байсан ч багтахаар юм байна. Багтах байхгүй юу уулна. Нөхөртэй хүнд. За одоо би над чи ганц би хүн байсан бол бас за одоо ганц би юм чинь 7 хоногт 3 хийж байгаа нэг юм болж магадгүй болох нь л доо. Бас ер нь болвол тийм. Гэтэл чи нөхөртэй бол байнгын хажууд чинь хүн байхад бол тэгж болохгүй шүү дээ. Тийм. Уран зүй одоо амар юм гоё секси, ийм гоё юм ихтэй тэгээд би чанга харж байгаа сошиалар чсэн чи ингээд нилээ өөрөө ингээд тэрийгэж нуудгүй аюу гоё ингээд эмхтэй хүний нөгөө тэр гоё зүйлийг ингээд бүр бас ил ингэж байлгадаг штэ. Тэгэхээр хүмүүс ингээд янз бүрийн хандлага их авдаг бах тийм магадгүй за энэ хөнгөн задгаа авах юм бэ энэ тэгж айгу ханддаг. Ханыг бол ирчүүд нөгөө секси байдлаар чи хараад илүү үтж хоргоодог гэх юм уу. Тэр тухайгаа сонирхуулсан гоё. Би ч тэгэл ерөөсө тоохоо болцсон шүү дээ. Юу тэгчлээ тэгээд ийм гоё налаагаа л ингэ тоохоо болцсон юм. Тэгээд одоо яа их вэ? Тэгээд үгүйс байгаа байдал маань л юм чинь тэгээд таад хөндөө тэгт гоё орж ирэн шүү дээ манай ах нар. Манай агаа нар агаа игээр маань гоё орж ирнэ. Игээр нар бас шүүмжлэн дээ шүү дээ. Зүгээр хэлэхгүй. Яа гэмээгэл тийм тий. Зүг шүү дээ. Гэхдээ тэгээд ороод харахаар нэр үнэхээр өрөвдмөр юм байгаа юм чинь ингээл. Үнэн өрөвдмөр юм уу тэгэл хүмүүс яг тоохол. Би нөө дархлаа суудсан болохоор тэгээд тоохолцоо. Яа гоё. Би тэгээд бодсаахгүй. Эхлээд би тэгэхээр энэ ингээд бас нөгөө нэг сингл тий залуу яг ингээд сингл охин юм болов энэ явцсан чинь нөхөртэй хүүхдтэй гэдэг хингүүд би бүр вау нөхөр нь ямар хөөрхөн юм бэ ингээ гоё хүлэн зөвшөөрөө тий мэдээж нөхөр хань ижил тэр хүнийг ингэж хоригдж цагдаж одоо дарамтлалгүй шинж байгаа байхгүй энэ хүн ингэж гоё бас хэлээтэй гэж байна. Тэгэхээр айгу сайн хань байна. Ойлгоно намайг ойлгоно. Одоо ойлгохгүйсэн бол тийм ойлгохгүйсэн бол би нөхөртөө анх уулзахдаа хэлэхгүй. За би шар үстэй, би урт хумс хиллэгдэг, би юм занхаа уцалдаг. Тэгээд шивэстэй чи намайг байгаагаар нь хүлээж ав. Би анх чамтай яаж танилцсан би тэрүүгээр л дуусна. Чи намайг зүгээр ингээ хүлээгээл ав. Өөрчлөлт гэж байхгүй. Шатахгүй бол байх те. Тэгээд хаалх өнгөрөх байгаа шүү л хэлсэн. Хайр дурлал мадтугаал гэсэн үг тийм. Нэг намайг тэгж мэж хориглоо л ингэж мэдгүй. Гоё өөр минь суул ингэж хайчдаг байхгүй юу? Дуртай харин чамайг ойлгоно. Чамайг дэмжинэ. Миний харин чилж чадах хэрэгтэй шүү л гэдэг юм. Хөөрхий. Тэгээд одоо хатам ээж дүү бас байгаа. Манай хатам ээж чинь надад айгүй сайн. Миний айлгүй миний алцгаар гэх. Тийм. Хэр алдахгүй надад. За ашка. Харин тэгэхээр манай нийгэмд яг хэцүүтэй бас юм бол. Тэгээ энэ тэрийг ингэ чи өөрийнхөө ингэ авч явж байгаа чинь би бүр вау ямар гоё гэж бодсон. Гол нь би нөгөө итгэл алддаг болохоор. Итгэлээ алдахгүй. Чи нөгөө ухаантай авах хэрэгтэй шүү дээ. Болохоор харагдах байдлаар дүгнэх хэрэггүй гэдэг чинь энэ байна да. Тэмэрхүүлэн да. Уран зүйн
Арьсан ямар гоё юм те. Хөөе сая соноо натуртай бүр дэлбэрсэн байгаа штэ. энэ хүн гоё юм аа. Баярлалаа. Үнэхээр гоё юм байна. Баярлалаа. Тэр өөр гоё юм. Баярлалаа. Хэвээ гоё юм байна. Юу би чиний юу сонирхолтой санагдсан гэж. Хоёр буу шивээс. Харин буу. Надад ч сонирхолтой санагддаг л. Яага буу. Зүгээр л буу. Эсвэл тэгэл яг ингээл хэл хэцэн штэ. Тэр хизээ гэсэн. Би чинь энэ шивээс чинь 16 мургаан настай тэгэл хичээллээ. Амар нөгөө нэг том толгойтой. Тухайч нэг шивээс амар модонд орчихсон миний хувьд. Тэгээд би шивээсээ хэлчихчихэд 1 хоног хэлээд тэгсэн чинь 6 сар би эцэг ихээс нууж явсан. 100 битүү хувцсансаа. Битүү хувцсансаад. Тэгээ байхгүй тэгэл нөгөө ийм подолк өмссөн чинь ингэж харагдал цухуугаал бистэ бүр амар загнуулаад манай аавч наадгаач чулуугаар ус жарилгана. Ээж бүрст ойрлж харлаа даа гэд. Яана хайр би гээл тэг. Тэгээд яахт нэг би өөрөө дуртай юм чинь тэгээд нэнд хийлгэсэн юм одоо яалтаа. Зөөр би дуртай шивээстэй хайртай. Тэрнээс ямар ч утга төгөлдөр юм бодоогүй мэн те. Юу л зөвүүн санагдал. Тийм. Өөр газар байна, өөр гоё нандин гоё газар чинь шивээс. Энд үйтэй гоё. Кис үнсэл. Вау. Шивээсээ. Ард ууцсан дээр миний нэр байгаа өрн зүгээд. Яа, тэр юм уу? Тийм, монголоор крэлээр тийм. Биш ээ, монголоор. Тийм, крэлээр бичсэн юм. Яа. Гоё. Гоны арт бас байгаа. Тийм. Одоо ишээ нэммээр юм уу? Нууга битүү дүүргээл гэж бодоод байгаа. Тийм. Ер нь шивээс илгдэг хүүхнүүд хөвчлэн мото ундаг ч юм уу. Нэг болвол боди билдингээр хичээлдэг энэ төр харагдаад идэг шин. Мотогийн дор ундаг. Тэгтээ унах сонирхолтой. Жимэр хичээлжсэн тэгээ бэл. Тэмцээнд орохтаа тэр тусмаа шивээсэрээ гойж маяал тий. Би нэр миссийн тэмцээнд бүртгүүл зорох гэж 13 нас эхэлнэ. Би чи 23 онд бас Miss Universe Mongolia гэх тэрний фото мисс болж исэн. Фото шимик мисс. Тэгээд ер нь миссийн карьер руу орно. Бас жоохон миссийн карьер хөөхөд шивээс жоохон юу юм лээ. Жоохон хэцүү юм л. Тэгтээ яах вэ? Зөвхөн би өөрөө яагаад ер нь шивээстэй мисс гэж болдгоо юм тэмцдэг. Тэгтээ мисс шүү. Тийм миссэс наа. Тийм мисстэй хүүхэд гаргаж тийм мисс. Гоё. Яди. Ер нь би бол эмэгтэй хүмүүс өөрөө дуртай юмаа хийгээл те өөрөө дуртай байвал ямар хамаатай гоё штэ. Тэ өөрөө дуртай. Хинч намайг хаашин татчихсан gaахгүй. Өөрөө зорьсон юмаа л би хийгээд ер нь би юмд баригт хайгуу дургу. За би ингэж бодж байгааг тэрийг хийдэг. Заавал би тэрнээс үйлдэл авч иж амар гоё кайфрт юм аа. Гоё агаад тийм ээ. Гоё хөдөлмөрлөг айгуу дуртай. Одоо жижигчин рүү ер нь мэрэгжил рүү сонирхолтой ингээд гоё кино урлагт одоо бүр гол дүрмөр аваад ингээд гоё явж штэ. Гэхдээ ер нь бол өөр чи янз бүрийн бизнес ч гэдэг юм уу чиглэлээр ажиллаж гин үү? Нэг онлайн шоп ажиллуулжлаа тийм. Онлайн шоп ажиллуулвал чи бүр хүмүүсийн сонирхлыг татах байхаа. Тийм. Айгүй хүмүүс юм зарсан. Хувц муу. Зарсан. Зараагүй зарсан тийм. Сөөхөн амжилттай явахаар юм байл л даа. Тэгээд тийм баах юмны хажуугаар хийх ч бас айгүй хэцүү юм лээ. Завгүй аваад гин зав болж урч. Тийм. Тамака өөр гоё юм асуу. Би өөр Цүлдээ өөр юм. Чамаа ингэж суугаад ингэж аваарэ. Ингээд манай тамака гэсэн. Уран зүйл хэдэн настай юм бэ? Чин 20 харсан. 20 гараал явж. 50 талыг наслаа явж. Эд залуу бүр эд гоё үе дээрээ штэ. Ямар гоё юм бэ? Манай охины үе юм биш үү? Тийм биш. Хоёрын охтуудтай ч зүү штэ. Тийм ээ. Гоё юм аа. Зүв өстө хийх юм аа хийхий. Тэ. Охин чи манай охин одоо 3 хатаа. 5 сард 4 өрнө. За өөрөө төрсөн үү? Тэг өөрөөрөө төрсөн. Өөрөөрөө төрсөн. Өстө 5 цаг бүр амар байсан. 5 цаг өвчс бүр. Гайгүй шүү дээ 5 цаг гэдэг чинь Тэгэл бас амар Би 11 цаг. Би ганц охинтой байхгүй юу? Тэгээд манай охин одоо 25-тай. Охиноо би vagina stretcher гэж дуудаж байгаа. Өдрөө юу хийн? Сунгагч. За. Энд чи гэхдээ үнэн штэ одоо нөгөө би бас өөрөөр төрөхдөө тэг чинь тэгээ бараг зад
урагддаг юм штэ. Тийм штэ. Буруудуулна, урагдана тэр чинь аим штэ. Амны асуудал. Та хоёр хоёулаа өөрснөө яг дүлэлтэй игээд яг ингээ натуралаараа төрсөн юм уу? Тийм. Би бүр 3 биш усгаараа 7 онц. Японд ч нэг өөрөөр төрүүлнэ гээд ерөөс нөгөө хаалаа хийдэггүй байхгүй юу. Тэгээ 7 хоног хүлээж агаад яг сүүлд 3 хоног өвдөд гарахтаа бүр хамаагүй ингээ гарч чаам шүү те бүр. Гэдэг. Ийм болцсон те. Тийм. Зам чи өөрөөр төрөөгүй би үгүй. Би болохоор өөрөөр төрсөн. Нэг ихний ингэсэн байхгүй юу? Би 25 настай байсан. Яг төрөхдөө. Тэгээ би өөрөөр би тэг юу ч мэдэхгүй л байгаа шүү дээ. Бас тэгсэн чинь тэр айгу сайн эмч таарад. Тэгээд нөгөө эмч чинь надад анх тэгэж би бүр надад ойлголт өгсөн. Би бол надад өөр хин ч ярьж байгаагүй, ээж маань ч яриаггүй, өөр эмч ч яриагүйсэн чинь заа мэдээ. Эмэгтэй хүнийг хамгийн чухал гоо сайхны зүйл наадах чинь нэ. Тэгэхээр энийг ингээд урагдаж байрах те одоо янз бүрийн болох юм болов суналт үүсгэж гэдэг юм уу? Ийм юмнаас би чамд урьдчилан сэргийлээд би чамд дөрвөн тал руу ингээд хажлаад гоо сайхны ойдол тавиад ингээд төрүүлье. Тэгэх юм бол чиний наад ч ерөөсөө алдагдахгүй. Тэгэнгүүт би бүр өвдөж байгаа мэдгүй хамаагүй тэг гэд. Тэгсэн чинь тэрнээс бос юм уу яасан? Миний бүр ингээд ямар ч нөгөө амар тэр нөгөөний гоо сайхны ойдол чинь нөгөө нэг идэхэд маш хурдан маш цэвэрхэн. Тэгээд би бүр тухайн үед минийхийг бүр ингээд төрөөгүй юм шиг байна гэдэг байсан. Дандаа. Тэгээд хоёр дахь дараагийн хоёр би 3 охинтой байхгүй. Тэнгүүд дараагийнхаа хоёрыг болохоор нөгөө нэг юу н хугацаанаас өмнө төрсөн шүү дээ нөгөө зүрхэн тосгоод байна тэрээгээд тэгээд яхад ялцчгүй хийсэргэлсэн байхгүй. Тэнгүүд хийсэрэгт нь яг тодорхой хэмжээгээр нөгөө нэг хүүхэд жирэмсэн байхад даралт үүсгээд хөтрээ бас ингээд сулрах байдал үүсдэг гэдэг ч гэсэн би нөх хийсвэрээр төрсөн болохоор харцсангуу нөө анхны юу айгуу сайн байсан учраас ер нь минийхийг айгуу хөтрээ чанга байна. Сайн байна. Ийм янз бүрийн хэлбэр галбарт ороогүй байна гэдгийг шүү дээ. Би өөрөө даж харж мэдгүй болохоор би тэгээд ирчсэн тэгдэг гоё. За. За. Төрөөгөө октод сонирхолтой тийм шүү дээ. Ингэдэг байхгүй яг нөгөө арьсан ингээд сунаад ирэнгүүт юм чинь байж битий шах байж гэдэг ингээд сунгачаад айтайхан нөгөө урагдахгүй зүсэхгүй ингээд гарах гад үзт юм байл та. Тэгээ би чинь 3 хоног үтсэн юм чинь бүр тэсэхгүй. Үлээж чадахгүй гэсэн чинь пүүн гараа явцсан. Пүүн гэд. Тэгээ юм чинь пүүн гэдэг бүр нисээ явц. Тэгээд чинь яана гэ амар болцсон биш тэгээд ингэ амар оёд исэн баггүй юу? Яана нөгөөдх бүр амар сунгаа ураа тавьсан. Яана тий. 300 хэр оёд л юм байна. Гайгүй. Танаа чи хэдэн ил төрсөн? 3.150 төрсөн. 49 см тийм. Тэгээд байхгүй дотроо урагталтай төрсөн. Дотроо. Тийм бас дотроо тийм байдаг тийм. Гаднаа бол байхгүй. Дотроо. Бас тийм юу юм бэ? Буянтай юм бэ? Тэгтээ ер нь бас төрөх насанд явж байгаа ч гэдэг юм уу залуу гоё охтуудад ер нь тэрийг аягүй сайн мэдээл авмаар юм аа тий. Ер нь бол одоо тэгтээ гайгүй гоё өгдөг болсон бах уу, зөвлөгөө өгдөг болсон бах уу. Бидний үе чи өөрхийн амьд тэгээд би намайг төрөгч мөрөхөд сонсч ирсэн би бүр аягүй хүнд хэцүү юмнууд аягүй их сонсч ирсэн штэ. Бас ингээд нөө төрж байгаа тэгээд буруу дүлэлтээс болоод ингээд бас хүүхд мөхт амар том байсан ч юм уу урагдалт үсээ тэгээд эмчнэр нь бас аягүй муу эмч ч юм уу хайнга эмчээс болоод айгу муухай ойж моёцсон. Зарим нэг 2 3 нүх мөхтэй болгоод ойцсон. Харин тэгээд тэрнээс нь болоод нөхрөн салцсан энтриг эмэгтэйчд айгу их байдаг гэсэн шүү дээ. Нөхрөн салтыг нь яаж байгаа юм бэ? Өөр өөрхийн амьд нэг бол нөгөө амар сул юм дарвайсан юм одоо юу гэдэг юм. Үгүй харин айгу өрөвдмөр тэгж ярьсан л нөгөө ингээд цэцэг шиг бүр ингээд дэлбэлсэн юм хачин юм болгоочдөг гинэ нөгөө сонголтын сайн яхахгүйгээр нэг бол нөгөө нэг бохор юу лээ нөгөө нэг өтгөн шингэн өдөрт гарч мардаг юм илүү нөхрийг айцсан юм. Айгүй их тийм алдаа гаргасаас болоод тий нөхрүүд нь нөгөө тэрийн шижгийн санагдаад ч гэдэг юм уу ингээд салж малсан тиймэрхүү секс хийхэ болцсон бүр ингээд орж гарч байгаа нь мэдтдэггүй сул байна гэж дургуутсан энэ төргээд айгүй их тийм юмнуу сонсогддог байсан. Яг манай үед чинь юм хөгжөөчгүй байсан юм чи. Одоо бол юм айгүй сайн хөгжиж. За тиймэрхүү проблем үүслэх гэхэд
янз бүрийн арга байдаг болсон биш. Сонссон уран зүй. Филлер, миллер тэгээд нөгөө нэг яаж мачдаг те. Хаалгаа маалгаа гээд юм уу илүү махцахын гоё авч маваад үсээ янз бүрийн л юм. Томоко сонссон. Нөгөө хин биш үү? Ким Кардашианы ээж байдсан шүү дээ. Крис Женнер. Тий. Крис байнга энэ тухай ярьдаг байхгүй юу? Крис нэг хэсэг нөгөө шээс артдаг болоод. Тий. Тэр чинь нэг давсаг. Тий, одоо нөгөө тэр чинь өнжилттэй болно. Энэ хавийн хамаг булчин сул болсон. Тэр нөгөө өдрөө сул болж байгаа тий. Бас төрч мөрсөнтэй холбоотой юм биш үү тий. Тэгээ нөгөө Ким эгч дүүстэйг ингээд нөгөө дасгал хийлгдэг тийм дугаар байсан. Тэрийг хараад тэгээд бас нөгөө филтр хийх гэсэн нэтэр гэсэн хэсэг бас байсан байхгүй. Тэгээ ийм юм байт юм байна гэж. Одоо эмэгтэйчүүд чинь жоохон найтахаар шийсэн тусчдаг. Инех гэхээр шийсэн тусчих. Жоохон сандархаар гэтэргээд тэгээд уул нь эн чинь нөгөө хөгшрөх тусам аягүй яадаг гэсэн чинь сүүлийн үед бас аягүй залуужаад эхэлсэн гинэ. Яагаад гэвэл нөгөө жин ихтэлттэй болдог ч гэдэг юм. Нэг бол даарч хүрснөөс одоо нөгөө нэмгэн навт явснаас тэгээд нөгөө бас хүүхүүдтэй нөгөө нэг аягүй их нөгөө олон хүүхд төрүүлэхээр ч гэдэг юм. Нөгөө нэг даралт байнг үүсэж тэр хүмүүс чинь нөгөө нэг давсгаа солихно. Гэм мис засал хийлгээд идэг. Гих мэтлээ. Тэгээд сүүлийн үед юу нээр гоё юм хөгжсөн гэдэг. Би тэ та хоёр тань энийг сонирхуулах гэдэг байгаа байхгүй юу? Энэ тухай ярьсных. Айгүй юм хөгжөөд мисийн буус гэдэг ингээд маш олон төрлийн юм эмчилгээ юунууд гадаа дотоодгүй хөгжиж. Тэгээд тэр тусмаа Монголд бас зөндөө хөгжөөд ороод ирчиж. Тэгээд өнөөдөр бид нар уран зүйгээ бас энэ тухай гоё бас уран зүйтэйгээс мэдээлэл өгч гоё ярилцмаар санагдаад. Тэгээд манай өнөөдрийн дугаарыг нөгөө Синдерелла гэдэг мэдгүй. Синдерелла гэдэг гоо сайхны клиник. Синдерелла гоо сайхны клиник хамтарч ажиллаж байгаа. Тэгсэн чинь Синдерелла гоо сайхны клиник чинь зөвхөн эмэгтэйчүүдийн нүүр амын гоо сайхныг гадна одоо бидний хоёр дахь нүүр гэж нэрлэгддэг. Эмэгтэйний гоо сайхны тал дээр аюу гоё юу яадаг болчих. Шинэ эмчилгээтэй оруулах. За. Томоко чи танилцуул та. За, би та бүхэн. За би та за бачаа. Би бас би эхний нүрийг бас Синдереллад яцаа. Эхний гол нүрээ. Синдереллад засуусан байна. Тэгээ одоогоо хаван буугаа. Тий. Хөргөн болсон бааз тий. Алаг нүдэн бөмбөсөө. Амар жижигхэн болсон байна тураад. Томоко тийм ээ. Манай Томоко визэст орох гэж байгаа. За. Чи өрсөж гэж. Энэ юу гэж юм шиг. Rejuvenation and volume гинэ. За тэгэхээр ингээд уран зүй тэгэхээр одоо энэ бэлгийн уруул залуужуулах эзлэхүүнийг нэмэгдүүлэх гэж байна. Чи тэрний ойлголтыг Томоко зохион заагаад яриад өгч. Бэлгийн уруул залуужуул. Үгүй чи ойлгож чаддаг юм байна. Манай Томоко би түрүүн ингэж яагаад бүр ярьсан юм аа. Эхний чинь ингээл гоё те. Илүү гарс одоо мах байдэн штэ. Тэр мөрийн гоё янзлаад тэгээ гоё филлер миллер шахаад илүү гоё нугтрыг чинь гоё чигшил өгөөд илүү гоё бариу нарийнхан болгоно гэсэн үг. Тэр чинь дарааж их. Тэр чинь дарааж. Өтрөө нарийсах нь энэ бэлгийн уруул залуужуулна гэж шийд тэр ихгүй юу? Гоё юм бөмбөлгөө. Одоо хүний хараа бомбтцсан юм шиг гоё болгочтой шүү дээ. Одоо хүний уруул хүртэл за уруулаар ярил л да. Хүний уруул хүртэл хөгшрөх тусам нөгөө нэг ингээд өрчөнгөж ингээд идэг штэ. Тэгээ ингээд энэ бомбор нь алдагдаад одоо энэ манай орон зүйн болохоор залуу болохоор ийм гоё бомбор байгаа шүү дээ. Тэрэн шиг доотлын маань бидний бэлгийн уруул бас тэгдэг. Бас ерөөсөө ингээд сулраад ингээд шамбигаад өнгөө асгаад тийм ингээд эхэлдэг. Тэрийг буцаагаад гой сэргээж өгөх үйлчлэгээ хийдэг байна шүү дээ. Тэгэхээр гой бомбоолгож өгөөд ийм гой харахад нэг ийм нөгөө охтуудын гой хөөрхөн бомбайсан уруул одоо тэр яг арьс шиг ийм гой болгож өгөх нь шүү дээ. За тэгж байгаа. Эзлэхүүн нэмэгдүүлэн гэдэг чинь бас тэр чинь гой дүүрэлт үүсэж эхэлж байгаа байхгүй юу? Үрчээж мөрцсөн юм тий үрчилсэн юм гэх гоё. Зүг бистэй тий? Маш зүг ойлгосон уу? Маш зүг. Яваад очиод гоё юунд ормоо. Сонирхолтой байгаа зү. За тэгэнгүүтлээ нөгөө PRP ялтас хэсээр баяжуулсан сэвэнгийн эмчилгээ гэдэг энэ ингээд юм багц юм бэ. Тэгснээ үр дүнг нь гинэ.
За тэгэнгүүт өөр дүүн нь болохоор ингэж ангилаарны хүслийн тусламжтайгаа суларч хэлбэр алдсан хэсгийг дүүргэж илүү залуу толгор харагдуулна гэж байгаа байхгүй. Тэгэхээр геларон гэдэг чинь нөгөө жигшил нэмэгдүүлнэ шүү дээ. Тийм. Тэгэхээр чи бидний зөвхөн нүүр ус одоо хамаг юмныхаа бид нар чиг юмыг ингээд яах гал үзээд идэг шүү дээ. Үзэж хараад. Гэтэл бидний бас доод эргэтэн чинь маш чухал, доод эргэтний гоо сайхан гэдэг чинь ч чухал. Ялангуяа тэр тусмаа манай орон зуугийн их шиг ийм залуу гоё охтууд бол дандаа л гоё гэлцэж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ заавал залуу гэхгүй бид нар ч гэсэн ер нь энэ тал дээр бас л дандаа анхаарч явах хэрэгтэй. Нөхөртөөч вэ, нөхөргүүч вэ, эмэгтэй хүн өөрөө энэ сэтгэл ханамжтай явна гэдэг чинь маш чухал. Гоё шүү. Тийм. Зарим хүмүүс тэгдэг байхгүй. Чи хүн зориулаад чи нөхөртөө хүн бижиж одоо тэрүүгээр яадаг юм баг гэж ярьдаг хүмүүс байдаг байхгүй юу? Яагаад те нөхөртөөчсөн гоё баймаар шүү дээ. Тийм би. Тийм. Тэгээд харин PRP эмчилгээ нь эд эсийг нөхөн төлжүүл арсны өнгийг цайруулан илүү ягаан туяа оруулдаг гэж. Гоё. Гоё. Тасархай. Хүн бас нөгөө нэг өнгөө алдаад идэх юм гинэ. Байдгийн байх ер нь бол. Тийм шиг. Айгуу хэцүү ингээд хүүхэд өрүүлдэг. Ой тийм. Яа наа. Ингэж гоё. Ингэж байхгүй юу? Окей, ингэх юм байна. За ингэхгүй. Одоо ингэж ирвэнэ. Юу нөгөө юу цасан цагааны нэг хойд шиг дуурсан. Төлмийн Ингэ яаж байгаа чи? Яа, хой чамаг. Сэрээс амар гоё. Өстой гоё орж ирсэн шүү. Гоё орж ирсэн шүү. Наад ч бол гоё шүү. За тэгээ гоё ягаа хүүхэд төрүүлэх тусам хүний нөгөө нэг ягаа тэр нэг пигментийн өөрчлөлт явагдаад байдаг шүү. нөгөө юм юм харлаад гэдэг мэт саналаа тэгээд янзад. Бидний өрөвдөн шүү эмэгтэйчүүд бид. Тийм шүү. Тэгээд доодох нөгөө нэг бидний яг нөгөө тэр өдрийн юуны хэсэг чинь бэлгийн уруулын хэсэг чинь бас ингээд бараантад харлаад хэлдэг байхгүй юу тийм замаа хэсгээр тийм байгалийн замаас зуаваа муухад биш байгалийн замаар тэгдэг. Тэгээ зарим хүмүүсийнх яг жирэмсэн явцдаа тэгчээд цайчдаг. Зарим нь үлдчихдэг. Тийм. Тэгээд бас нөгөө хүний нөгөө арсны онцлогоос шалтгаалт юм лээ. Зарим нь бүр ингээд гайгүй заавал тэхгүйгээр өнгөрцөн хүмүүс байдаг. Зарим нь болохоор бүр ингээд үнэхээр амар харлаа. Тэгэхээр тэр бүгдийг энэ одоо ийм гоё юм шин технологи бий болчихсон. Цайруулаад, гоё агааруулаад тийм ирчүүд дуртай. Тийм дуртай л. Дуртай байстай. Мөнгөний ямар ойлгоо юм. Чухал өдрөөр. Нөгөө сүүл нөгөө миний муужгаа цагаа ягаан гэж тэрнээс хойш юу н айгүйх ядаг л басалсан харж мардаг л байсан. Юу н тэгээ ирчүүд чи тэгдэг чи ямар гоё болбраахан жоохон охин шиг гэд ингээд хэлээд идэв шүү дээ. Хинч надад тулж. За. Хинч надад хэлж. Таач өөр юу жилд 3 секстэй даа чи хин танд хэлхий. Хавдагчгүй. Наач харин гэрлээ унтраадаг. Тийм. Тийм. Гэхдээ заяа Япон эминэр эмэгтэй хүүхдүүд заяа. Эмэгтэй хүний бэлгийн эртнийг тэр тусмаа одоо юу гэх юм эхнэрийнхийг сайн долоож вэ гэж сайн харж вэ гэдэг байхгүй юу? Яагаад? Бүр гэрлэндээ харж вэ гэдэг байхгүй юу? Тэр нь одоо нөгөө хараар тавьсан уу яасан уу те? Одоо нөгөө хамаг мэдээлэл нь тэнд байгаа. Тийм болохоор харж долоож гэдэг байхгүй юу? Тэр харахаар яаж мэдэгддэг юм бол? Гэхдээ тийм мэддэг гэж юм. Зарим хүмүүс. Хараад ахаар юу н жоохон нөгөө тавилга хөдөлчихдөг гэдэг шиг. Тэгсэн мэт юм болов. Тийм болохоор охтууд бол аль болохоор харуулахгүй ирчүүд бол харах гэдэг гинэ. Японд бол тэгэхээр айгүй болвол яг нөгөө нэг магадгүй юу юм болов
намайг жоохон махад айгүй тийм яриа гэдэг гэсэн байхгүй. Айгүй их хүнтэй унтдаг эмэгтэйг нөгөөдг нь бүр харахаар бүр ингээд сунцсан ингээд хэлбэр муудсан. Чи нөгөө хин юм чиг юм яриад тастай алуулва. Нөгөө хэлээ дуурахгүй. Өгөөгөө зүгээр ер нь тэгэж яриад бай тийм яриа гараад идэг гэсэн байхгүй. Тэгэхээр тэгээд хараад мэдэгдэн гэдэг юм болов уу тэгэхээр. Тийм. Ямар ч сан сонин тий. За нэг юм одоо философи. Тэгэхээр чин бас тий одоо нөгөө хардсан бэ. Хардсан бэ гэдэг би одоо өөр дээр биш тий хүмүүс хардсан бэ. Өгөөгөө бидний ч байхгүй. Ер нь зүгээр орон зай эрэгтэй хүн эмэгтэй хоёр ягаад гэрэлтээд гой секс хийх эрэгтэй хүнс нөгөөдх нь хараад таашаал авдаг штэ. Тэр юунаас болдог гэж бодож байна. Тэр чинь зүгээр таашаалын асуудал гэж би болоо. Тийм штэ, таашаал штэ. Цэвэр таашаал. Гоё штэ гэрэл мэрэлтэй. Тийм. Бүх юмаа харалцаад бүх юмаа гоё яг харж агаад мэдрээд тий. Аа. Харахуу тэмцчихжсэн нь. Тийм штэ. Тийм. Манай тамакаар гэрлээч асаадгүй мүү. Гэрлээж асаад. Тэгээ дараагийн нөгөө үйлчлэгээ болохоор нөгөө жинхэнэ чигшүүлж жаахан юм дүүргээд барин болгоцдог. Лифтинг and тайтинг гэдэг үйлчлэгээ. Ийм үйлчлэгээ бас нэвтэрч орж ирж байгаа. Тэнгүүд лифтинг чангашиг гэхээр ойлгомжтой тий чангалах, бариу болгох. Тийм бэ. Тэгээд коллагены идэвхжүүлэлтийг нэмэгдүүлнэ гинэ. Бас тодорхой хугацаагаар бас тий одоо нөгөө тэр хавийн булчингийн суллаас үүдэлтэй нөгөө суллыг бас чанга болгож өгдөг гэсэн. Уран зүг кеглийн дасгал хийдэг үү? Үгүй. Кеглийн дасгал юу мэдэн тий? Мэднэ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг яг нөгөө кеглийн дасгал хийж нөгөө чангалах одоо тэр чинь зөндөө хугацаа авна шүү дээ. Бас зөндөө хугацаа тодорхой хэмжээгээр өнөөдөр шууд ингээд нэг жоохон ингэж хийчихээр дорхноо бариу болно гэж байхгүй шүү. Тэгэхээр энийг нэг ясандаа шууд автоматар түргэсгэж хийж байгаа үйлдэл гэж би ойлгож байна. Тэгэд хамгийн гол нь эдгээр ерөөс ямар ч өвдөлтгүй тий. Мэргэжлийн төвшөнд хийдэг ийм үйлчлэгээ гаргасан юм байна. Дээрээ л байна. Тий. Очихоор боллоо. Юу нь тэгтээ хараа бүгдээрээ нэг шинжилүүд хэрэгтэй тий. Бас зөвлөгөө авах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэр магадгүй маш гоёороо байж болно шүү дээ. Тэгээ би бол хэдэн жилийн өмнө нэлээ нэг солонгос эмчнэр ирсэн байна гэхээр явж сонирхож очиж ирсэн. Тэгсэн чинь бэлгийн урал засна бас юу яа маань цагааруулна ягаруулна гэдэг чижсэн. Тэгээ Синдерелла дуу? Үгүй. Зүгээр өөр нэг эмхтэй нэг хоёр солонгос ивж ирчихсэн. Тэгсэн чинь очсон чинь таних бол одоохондоо гайгүй асуудалгүй байна. Дэжгүй вэ гэд бас тэгчихсэн. Тэгтээ ер нь бол жил ирсэн ер нь бас ингэж хянуулж агаарай бас. Тэгэд ийм нөгөө нэг компьютераар ингэж бас нөгөө үздэм бай. Ингээд нөгөө хэр чанга байна гэдгийг оншилт юм байна. Чи ярьчихсэн тийм. Ингээд нөгөө нэг Марио тоглож байгаа юм шиг. Марио гэдэг нэг компьютерийн тоглоом байдаг ш. Тэр шиг ингээд нөгөө бум гэх бөмбөг үсрээд идэм байх нөгөө чи чангалаарай, суллаарай, за бариараа гэд тэгээд нөгөө нэг ингээд компьютерийн тоглоом шиг ингээд бариараа гэдэг ингээд буулгахгүй ингээд бариулж мариулаад ингээд идэм. Тэгээд нөгөө хэр вэ гэдгийг уншилж машлаад тэгээд одоо тэр нөгөө нэг хэр үр дүнтэй дараа нь одоо янз бүрийн эмчилгээ хийсэн бол тэрийг нь дахиад үзээд хэр үр дүнтэй болж ийн гэдэг юм тэгдэг гинэ. Тэгээ би нэг тийм онцлогоонд орж ирсэн. Тэгэхээр одоо бид нар ер нь бас нэг үзүүлээд харуулах хэрэгтэй тийм. Гуруула зүг яа. Тийм Синдереллагийн имлэг дээр очив. Тийм тэгээд ятглээ. Синдерелла орж ирсэн үү? Гэтэ зүгээр мэднэ. Ерөөсөн үйлчлэг бол авч байгаа. Одоохондоо оромжууд шаардлага байхгүй. Үгүй. Үзүүлнэ гэж байгаа шүү. Бас чиг шүүлж байна шүү дээ уруул. Тийм. За тийм байна. Хоёр үйлчлэг юм тэгснэ. Үр дүн. Коллагентай утас гинэ. Би одоо коллагентай утсыг нүүрэнд л хийдэг гэж сонсч ирсэн. Би бас хийх юм шин. Би хийх гэсэн шүү. Нүүрэндээ юу? Нүүрэндээ. Харин тийм нүүр. Чи гидсэндээ хийх гэсэн тий. Үгүй эн чин тэгтээ нөгөө юу нөгөө Клеопатра утас уу? Тий, тэр ахгүй. Тэр яг үнэ. Яг Клеопатра утсыг тэгсэн чинь ингээд тэр чин бүр ингээд нүднээс бусданд хийдэг гинэ. Яа юу гэсэн чинь нөгөө нэг татаж матдаг утас биш. Зүгээр коллагены нийлэгжилтийг дэмждэг. Тэгээд би нөгөө нэг 3 хүүхэд гаргаад 3 л ингээд 100 ил болж төржсэн болохоор айгүй их язралттай байхгүй юу. Тэгээс язралт суналт ихтэй. Тэнгүүд энэ Клеопатра гэдэг утсыг гидс рүү бас хийгээд нөгөө нэг явандаа ингээд нөгөө коллагены идэвхжил нь үйлчлээ чангалдаг.
Тэгэхээр энэ бас өтрийг Тийм. чангалах нь шүү дээ. Бас ёо нарийн юм а Тийм. Харин тийм. Тэгээд өвдгөөс аягаад хэрэггүй гэж байна шүү дээ. Би гэтээ нэг удас явуулна гэж аягаад байна. Тэгсэн чи утас гэд би нөгөө нэг ингэж бодоод засахгүй ийм урт уцны хүмүүс нэг энэ дээр ингэж ангиллуулаад ингэж ингээд татдаг. Тэгсэн чи тийм бах гэ би яагаадсэн чи үгүй. Ийм нэг сантиметр уцнууд зүгээр ингээд гэд хийчихэр тэр нөгөө нэг хайлаад коллагены нийлэгжилт ингээд тараад тэгээ хүний арьсыг ингээд эхэлт юм байна л та. Гоё юм. Тийм. Тэгэхээр хүний өдрийг бас тэгж өгнө шүү дээ. Бас ингэж өгнө шүү дээ. Сонирхолтой юм аа. Сонирхолтой юм аа. Тийм. PRP эмчилгээ бас багтсан гинэ энд. PRP нөгөө гелароны хүчил гэдэг нөгөө. Тэгэхээр нөгөө нэг явандаа эмэгтэй хүний нөгөө нэг өтрээ чинь чигшлээ маш их алддаг юм л. Чи одоо өтрээний цэвэрлэгээ яаж хийдэг вэ нэрэ? Өтрөөний савангаараа угаана. Тэгээ гоё тос төрхөн. Ер нь бол аюу чигшүүлдэг тос төрхөн. Харин тийм чигшил аюу сайн өгч явах хэрэгтэй юм байна л та. Эмэгтэй хүний өтрээний Тос гэж хэлдэг юм тийм. тос гэлэн бүтцтэй юмуд байдаг шүү дээ. Тийм. Нөгөө нэг юм лаа айгу хийдэг. Аха. Гоё цэвэрхэн болгодог. Солонгослаа байд. Тэр үрлэн гэх юм уу тийм лаа. Мундаг юм а одооны охтууд ийм одоо энэ ийм гоё залуугасаа ийм гоё мэддэгтэй мэдээлэлтэй тэгээд юм бүтээгдэхүүн юм байгаа болохоор ийм гоё бидний ч үе тийм байхгүй. Тэг би ямар сандал сая одоо нэг 5 жилийн өмнө нөөс амар хуурашаад бидэд ягаа солонгост шиж нүг цэвэршгээд байгаа болов уу үзүүлсэн гэж ярьжсэн гэсэн чи үгүй ингээд гэсэн чи амар хуурашаад бүр ингээд бүр болтгүй. Тэг би бүр баг ингээд элсэн цүл шиг баг мэдрэмж надад төрөөд би ингээд өөрөө санаа зовоод найз залуутайгаа ингээд харилцаанд орохоос бүр цухтаагаад би бүр ингээд бүр айгүй стресстэй байсан байхгүй юу. Тэгсэн чи яасан гэсэн чинь аваачаад бүр нөө цэвэрлэгээгээ буруу хийсэн. Тэгсэн чи яасан гэсэн чи би нөө дотор угаалга бүр амар сайн хийгээд. Нөө хамаг нөгөө бактери нөгөө pH маш тэнцвэржүүлэх бүгдийг баггүй болгоо. Яг өөрөө чи би яасан гэсэн чи би болохоор хитрхийн нөө цэвэрцэн хөдлөөд надад муухай санагдаад нөгөө эмгтэн хүн чинь доохоо ингээд шингэн мэнгэ ялгаруулж гаргадаг гэсэн чи тэрийгээ би аяг муухай гэж бодоод бүр ингээд цад угаагаа. Харин тий. Яг наачиг тэгсэн байна. Тий. Тэгэж баларсан. Тий. Тэгэж балардаг тий. Тийм балардаг. Зад угаагаад тэгээ баг би бүр нуглан бүрийн баг ингээд нөгөө чи ухдаг хөнгөөр баг ингэж мингээд тэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө бүр ямар ч үг болоо. Тэгээ би бүр мөөгөн цэрдэж зөөгөн цэрдэж яг тийм билээ. Яг тийм билээ. Тэгсэн чинь мөөгөн цэрдэж байлдаг. Сүүлдээ би бүр янз бүрийн өвчөө аваад байгаа юм боловч гэж Дахиад угаагаад. Тэгээд дахиж угаагаад дахиж ингээл бүр ингээд захтнаад санагдал. Тэгсэн чинь ерөөсөө л ямар ч үгүй бүр цэв цэвэрхэн болгоо ичээд тэр чинь ямар бактерийг устгаа ичихгүй юу? Бактери байх хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэгээ юу баг дархлаа байх болчдөг тий. Тэгээ хамгаалсан. Тэгсэн чинь дорхноо амир эмзэг болоод дорхноо мөөгөн цэртөөд ингээд идэг болсон байна. Тэгээд үзүүлсэн чинь эмч бүр нөө чи хизээч ингээд дотор угаалах хийж болохгүй. Гадуур бол зүгээр угаалгаа хий арчилгаагаа хий дотор угаалга ерөөсөө хийж болохгүй. Болтгүй юм лээ. Харин би гэсэн чинь тэгэхээр чи муухай штэ. Өнөр тамартай олчвол яана гэлтэй гэсэн чинь үгүй. Тэр чинь өөрөө хүний тэр бактери хүний тэр юмнууд чи өөрөө өөрийгөө нөгөө цэвэрлж ингэж яах хэрэгтэй байдаг юм биш үү? Тийм би. Цаанаасаа байх хэрэгтэй л юм байхгүй юу? Тэгэж баларцаж би нэг баларсан. Тэгээ би бүр өстэй хуваараа би бүр баг алхаж гიშгэхэд баг энд ингээд зуралтаад байгаа шиг амар хэцүү болсон байсан чинь. Тэгээ бид тэр залуусын чи тэгчсний дараа окей гэд гүрийгээл та төвчээл надад муухай санагдчихсэн чи би ингээд цэвэрлж өмөрлөхгүй ингээд баг одоо хүнтэй ингээд дотн харилцаанд орсныхаа дараачсан тэгээ дотор болох битий гэж. Харин тийм. Тэгээд би бүр тэгэж үдсээд яваадсэн чинь нэрээ минийх зүв зүгээр болоод тэгээ бүр буцаад аймаг гоё нойдгонж модернал ингэж зүв зүгээр болсон. Энэ хүн ингээд ийм яхаар ингээд инээд нүрээд идгээ аягүй хийсэн. Нойдгоноод байгаа. Нойдгонж байгаа. Зүв. Бас тэрийг стам мэдмээр юм билээ тий. Тэгэхээр штэ тий өнөөдөр үзэж байгаа та бүхэнд яг бацаагт юу хэлмээр байгаа юм бэ гэхээр салтаа биш юу. Үтрээ. Тий. Эмэгтэйчүүдийн хоёр дахь нүүр царай тий. Эмзэг эрэхтнээ. Тий эмзэг эрэхтнээ. Нэг гоо сайхан дээр бас Синдереллаг сонгоороо гэт хийгнэ. Синдереллагийнх нь гэхдээ харин ийм гоё үйлчлэгээ оруулж ирж байгаа юм байна. Орж ирээд хамгийн гол нь маш
яг хөө Монголд иймэрхүү үйлчлэгүүд байсан гэсэн бусад үйлчлэгнээс магадгүй илүү нөгөө нэг сүүлийн үеийн тийм шинэ одоо юугийн технологи гэдэг юм уу шинэ одоо тэр юмыг нэвтрүүлж байгаагаар онцлогтой юм байна. Тийм тэгээд дээрэс нь яг мэрэгчлийн нөгөө эмчин бүр ингээд сургалт юугаа аваад тэгээд бүр яг нэвтрүүлээд ингэж байгаа юм байна. Тэгээд бас нэг юм нь болохоор энэ ингэнэ саяны бүх зүйлүүдийн үр дүнг нь бол тий ажны дор өөртөө уусдаг тусгай утас гэж шүү. Ийм шопинг нөгөө юу байхгүй лифт авахгүй. Тэгээд энэ нь болохоор бүр механикаар эдийг ингэж шууд чангалдаг тийм. Тэгэхээр аюул гой санагдаад байгаа байхгүй ямар хийх гэсэн чинь. Гэтэ найз чинь нэр сонирхолтой байна. Хоёулаа явж хийлээ. Үгүй харин гурлаа явах юм уу? Гэтэ чи арай болоог баха. Би юу? Үгүй босон болоогүй гэж энэ чинь бас хүүхэд гаргасан хүн шүү дээ. Тэгэхээр босон болоогүй гэж аахгүй. Юу нь яг үзүүлээд зөвлөгөө авахд ерөөсөө илүүдэг байхгүй. Хүмүүс багадгүй чи би 20 настай, 25 таа гээд 30 настай, 40 настай гэж ерөөсөө хамаагүй. Энэ чинь харин хэлээд байна шүү дээ. Энэ чинь олон хүүхд төрүүлснээрээ биш, таргал турснараа биш. Ер нь л байгалийн замаар ямар нэгэн байдлаар эмэгтэйчүүдийн чинь өөрчлөлт орж идэг чинь ямар нэгэн зөвлөгөө. За магадгүй сунаагүй ч гэсэн өнгөний асуудал байж болно ч гэдэг юм уу. Нэг бол одоо юу ч байж болно шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр хад нь ер нь бүгдээрээ нэг ямар нэгэн байдлаар эмэгтэйчүүд төсвчүүд минь өөрснийгөө гой хайлах хэрэгтэй. Тэр тусмаа зөвхөн нүүр бие ингээд те харагдах байдлаа засаад авахгүй бас дотоод энэ байдлаа ч бас анхаарч авах хэрэгтэй байхгүй. Утас уусах явцдаа биеийн өөрийн коллаген эластины итжүүлжиг харилцыг гүнээс нь залуужуулдаг гэж байна шүү. Тэгэхээр энэ чинь бас яг тийм байхгүй те бид нар нүуний царай төсөө гой залуу байлгаа бие залуу байлгаа хичээгээд те доодох маань бас залуу байх хэрэгтэй. Тийм гэсэн бас хөгшрөлт явагддаг зүйл байхгүй. Тэгэхээр манай уран зүй бүр гоё болгоо. Яагаад гэвэл ер нь уран зүйгаа өрөө тэгэлээд очиж гоё зөвлөгөө аваарай. Бид нар Синдрелигийн өмнөөс өрлөг өгч. Манай Томоко бол бүр бошуу түргэн бас очмоор санагдаж байна. Одоо ер нь мэдээлчиг гоё өргөжөөл байна тий. Чи хараа манай уран зүй төртөл чи шүүмжлүүлээ. Жилдээ 3 хийдэг гэж. Гэтэ яг би бол ингэж бодсон шин над шиг жилдээ 3 бай таныг хийхгүй хүмж байж магадгүй шүү дээ тийм биз дээ тий. Зүгээр хийн үү яа нөө зүгээр. Хамаагүй. Гэхдээ та нар юу гэж бодож байна? Одоо бид нар ингээд өдрөний юуны тухай ярьж шүү дээ. Одоо нөгөө нэг сулрах байдал инээ тэрэ гэж ярьж шүү. Тэгэхээр дотн харилцаанд орохоор бас тодорхой хэмжээний тэр чанга байх, сул байхад бас нөлөөтэй байх тий. Тэр чинь ингээд булчингийн үйл ажиллагаа бас чангарч л байгаа шүү дээ хүн секс хийж байхад. Тэгэхээр бас эн чинь чанга болгох юм уу? Чанга байлгах явц бас юу нэ нөлөөлөх баха. Нөлөөлдөг бах уу? Тийм. Би бол зүгээр өөртөө итгэлтэй л бастай шээ. Харин тийм, ер нь итгэлтэй л ах хэрэгтэй тийм. Бас нэг гоё юм, ер нь гоё юм ч байх. Ер нь секс гэдэг хүн маш итгэлтэй ах хэрэгтэй тийм. Тийм шүү дээ. Үзэлцгэл хэрэгтэй. Тийм. Тэгээд таган байна уу? Тэгээ хөгшин байна уу? Залуу байна уу? Хамаагүй тийм. Хүмүүс тэр заримдаа ингэдэг байхгүй юу? Би тарган болохоор ерөөсөө гэрлээ асаадаггүй. Би нөгөө нэг ингээд муухай харагдаж байгаа гэж бодоод хувцаа тайлдаггүй. Би харин тех тусман бүр гэрэлтэй байдаг шүү. Тэгээ би харин боддог байхгүй юу. Тэгээ юу н би юм өөр янз бүрийн юмнаас чинь сонсч ирсэн. Ерөөсөө эрэгтэй хүн тэр тусмаа яг ингээд үнэхээр тэр эмэгтэйгээ хайрлаад батн харилцаанд яг орж явах үедээ тэг шинжиж хараал тэгдэггүй гэж байгаа байхгүй юу. Бүр ухаанаа алдаал. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Энд энд язарч чаа тийм хараад байхгүй шүү дээ. Сексэл бодож байгаа шүү дээ. Тавихаа л бодож байгаа шүү дээ. Ер нь бол тэр орчиндөө уусаа тэр гой мэдрэмж тэр таашаалыг л хүн мэдрэхээс энэ уран зүйн үсэн секс хийсэн байх юм гэж бодохгүй үстэй. Бодохгүй. Тийм. Боддгүй үстэй. Тийм. Тийм боддгүй үстэй тийм. Үгүй гэж байна. Зүгээр нэрээ яг тийм байхгүй. Манай эмэгтэйчүүд манаач байх. Зүгээр зарим эмэгтэйчүүд ер нь жоохон тэрэн дээр санаа зовдөг гинэ. Тэгэхээр би болохоор үгүй шүү, тийм баггүй шүү тэгэж боддог. Юу юм тийм. Тэг тусман гоё ингээд. Гоё харагдчих. Секс хийхэд юу амар багшаа дүртэ орцоо. Тэрээ секс гэдэг чинь гинэ ёо. Болио. Гэтэ ер нь би яг нөгөө нэгэнт зүгээр өтрээний гоо сайхан өтрээний юм юуны тухай ярьсных ер нь миний зүгээр өөрийн бодлоор бол секс бол хийхэд тодорхой хэмжээгээр бас тэр чанга байх энэ төр бол секс бас нөлөөлдөг ах гэж боддог. Харин нөгөө нэг хүн улам итгэлтэй байх тусам чи улам гоё харагдана. Yes.
Тийм байна. Би ч идэлтэй байна. Надад зориулж хэлж байгаа юм болов. Намайг зориулж хэлээгүй. Зүгээр чамаа гэрлээ унтраадаг болохоор чинь. Тийм. Тэгсэн. Хоёр. Ямар спортод дуртай? Спорт би гоё саксанд айгу тууштай. Сакс гоё санагддаг. Зү. Тий. Цагс тоглодог. Тоглоно. Дажгүй тоглолчноо. Хорлоос айгу сайн шийддэг. Гурван шид. Тийм 3 шидэл. Дажгүй. Улаанбаатар марафонд гүөх үү? Хүүйгүй л та. Хүүйгүй л та. 5 сарын 1-нд нөгөө бүртгэлэн хаагдах гэдэг. Тийм үү. Эхэлсэн юм уу бүрт? Би ч нөгөө одоо миссийн тэмцээн гэж байгаа. Яг бол та. Харин тийм шүү дээ. 4 сарын 13 сарын хугацаанд орох. Тэг гол уран зураг авах. Хаана явагдах юм? Монголд. Тэгээ бүртгэл нь дууссан уу? Дууссан. Бүртгүүлж байгаа юм шиг. Хэдэн хүн оролцож байна? Тэрийн сайн мэдэхгүй. Би чинь өрсөлдөж байгаа хүмүүсийн юг мэдэхгүй шүү дээ. Тийм Сагралын сан зүгээр гарсан уу? Тэрийг мэдэхгүй. Хит юм бол Хит байх нь ямар хамаатай. Ингээд би төрүүлнэ. Гэтэ юу н манай шагналын сан хэд байд юм бол. Өмнөх тэмцээн болохоор фотоженик мессенээр би 3 сая төгрөг авсан. Тийм тэгээд яг манай гран при авсан юу болохоор 50 сая төгрөг лөө. Тийм гэхдээ нөгөө нэг тэр чинь бас нөгөө байгууллага ингээд гар дээр хэдэн төгрөг авсан юм би бол. Би чи сайн нөгөө нэг Солонгост үсний тэмцээнд ороод ирсэн үү? Тийм модель болж тээ. Модельэр тий. Тийм нөгөө нэг Солонгос одоо миний оролцсон тэмцээн болохоор одоо олимп гэж байдсан шүү дээ. Тэгэхээр миний оролцсон болохоор гоо сайхны олимп гэдэг. Бас тийм. Азийн авраг. Тэгээ одоо 10 сар дахиад явна. Дэлхийн аврагт явна. Франц руу. Тэгээд ямар үсчинтэй явдیں۔ Би мейкап модель болсон. Ааха. Манай монгол хүсчихэд манай монголч нар үнэхээр мундаг. Гран при түүж дандаа тэгэж хамаг шагналын түүчдэг гэсэн. Айгу өрөвдөлтөй. Манай улсаас юусэн ямар ч дэмжлэг байхгүй амар өрөвдмөр юм байна. Өөрсдөө бор зүрхээрээ л өөрсдөө бүхнээ зарцуулж зориулаад тийм бэл. Тэрнээс Монгол харин гоо сайхан ч үсчин гоо сайхан ч тэмцээнд ороод дандаа мундаг шагнаж байгаа. Айгу мундаг байт юм лээ. Тийм мэдрэмж сайтай юм шиг байгаа. Юу нь бол мундаг юм байна. Тэрний гоё нэг хэсэг болоод явж ирсэн бол баяртай байгаа. Тийм билээ. Тэгээ сошиалаар харин би юу гэж харж исэн тэгсэн чинь нөгөө нэг Солонгос их ажимаа нар чинь зүгээр уран зүйдээр л аваад зураг авах амар сонирхолтой нэг юм лусын дагин гараад ирсэн юм шиг санагдсан бах уу тэднэрт. Ингээ хараад намаа ингээ хараа. Би бас хараад энэ. Чи бүр Солонгос чи бүр шиг. Наа чи бүр ингэж ирээ хараад. Камер луга хараач томорхоо. Өнөөдөр ингээд ингэ суулаа ямар гоё. За баярлалаа. Яагаад одоо марафон гүхээр бол хэлээрээ. За. Хөөе хоёулаа нөө гоё инээдийн сурья. Яаж ингэж авч ирсэн. Яна. За байж гараа. Яг нөө ховтой мөгч. Яах вэ? За сурнаа. За намаа ингэж инээж чадахгүй хин чинь. Өнөөдөр бид нар ингээд Синдерелла гоо сайхны эмнэлгийнхэн манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаад маш их баярлалаа. Тэгээд уран зүй маань маш гоё үзэсгэлэн төгөлтөр царайгаараа энэ нэвтрүүлгийн маань өнөөдөр чимлээ. Тэгээд мессийн тэмцээнд амжилт хүсье. За тэгээд бүгдээрээ охтуудаа, эмэгтэйчүүдээ тий Синдерелла гоо сайхны оролж ирж байгаа энэ шинэ үйлчлэгээнд нь очиж зөвлөгөө аваад хэлцэнд үзээрэй. Бас хамгийн түрүүнд оноо бид тэр уран зүйтэй гуруулаа очиж үзүүлнэ. Юу юм? Тэгээд Тамакатер бол баг юу үйлчлэгээ авах хүмүүс байгаа ах уу. Зуугийн талыг наслах гэж байгаа хүмүүс чинь тийм болохоор бас үйлчлэгээнийхэн тухай бас хуваалцсанаа. За тэгээд дараагийн дугаар хүртэл баярлалаа. Баяртай. Bye bye. Баярлалаа.